учрыг. За та. Нөгөө зэнгээ шулаа явуулчих юм тий. Тий. Одоо энэ дээр нөгөө За одоо ярилцлага болохоор жоохон байж байгаа тэгэхээр. Одоо энэ дээр нөгөө пэйжүүд рүүгэн шеэрлээд ингээд шеэрлээд. За болчихъя. За сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр Мөрч кино гэж одоо нийгэмд бас нэлээд дуйлан тарьж байгаа ийм кино байна. Тэгэхээр энэ киноны жүжигчин одоо Цэнгүүнтэй уулзах бэлэн болсон байна. За сайн байна да. Сайн байцгаана уу. За киноны дүрээр бол өрсөлдөгч ноёны хүүхдээ гэж тийм дүр байгаа тий. За ингээд Мөрч гээд кино ингээд албан ёсоор одоо ингээд нээлттэй хийгээд их үү олон ангитай кино тий хүмүүсийн анхаарлыг их татаж ялангуяа энэ үзэгчид бол маш их тийм хам сайтай байна л да. Тэгэхээр хоёул энэ киноны талаар л ярилцъя. Зөвхөн эхлээд би бол танаас танаа өөрийгөө манай үзэгчнүүд тавьж хоон танилцуулаад өгөөч тий ямар сургуульд өгсөн одоо жүжигчин тий. За сайн байцгаана уу намайг Чингисийн Цэнгүүн гэдгээ тэгээд багасаа л ер нь жүжигчин болох мөрөөдөлтэй явсарын байгаад ингээд жүжигчин болж байгаа. Одоо шинэ жүжигчин гэж явна шүү дээ. Би чинь тийм хүн байна. Тэгээд Мөрч киног бас үзээд энэ тухай бас сурвалжлага бэлдээд ирж байгаад баярлалаа. Бүтээл маань бол одоо хүмүүст бас нэлийн хүрсэн болоод ингэж ийн гэж ойлгож байна. Тэгэд энэ кино бол мэдээж бүтээх явц нь бол тийм амар байгаагүй. Нэлийн чанга хэцүү юмыг давж иж бүтсэн кино. Тэгээд ийм гоё үр дүнд хүрч байгаад бол тэр кинонд жүжиглсэн хүний хувьд бол аюу баяртай байна тийм. Тий одоо тэгээд киноны зураг авалтын талаар хоёулаа нэг ярий тий. Киноны зураг авалтын хэд хоног өргөжлөө тийм үү. Одоо эн чин кинон дээр бол харахад жилийн 4 үлрэл харагдах гад тий. Өвөл бол харагдчихсэн. Тэгээд зам бол байсан тий. Тэгэхээр хугацааны хувьд за хугацааны хувьд бол 100 гаруй хоногийн турш бол зураг авалт явсан. Тэгээд манай орны одоо Монгол орны давуу талыг ашиглаа. Дээрээс нь бас нөгөө манай продакшныхан продюсерийн багийнхан бас туршлагатай байсан болохоор яг үлрэл солигдоод нөгөө яадаг цаг үеийг ашигласан л та. Тэгээд бидэрт айгүй гой хөвсийсэн, нэвсийсэн цастай ч үе байсан. Ногооноор гой халуун ч үе байсан, шуурж исэн ч үе байсан. Яг тэр үеийг дамнуулаад ингээд 100 хоног авахд бол 4 үлрэлийг бол харуулж чадсан. Тиймэрхүү нарийн тооцоололоор л авсан л та. Тэгээд яг дүрсээ үзээд яг киногоо харахад бол үнэхээр өөр ингээл цаг үеэлөө шилжээл явж исэн. Тий одоо тэгээд үзэгчдийн бас сонирхолтой асуулт. Тэгээд бид хэд нөр шууд ярилцлага өмнө пост оруулдаг тий. Одоо ийм хүнтэй энэ тухай ярилцах гэж байна шүү гэд. Тэгэхээр манад бол агийг хин хүнээс нэг асуугаад өгөөч гэж тий. Тэгэхээр яг би бас үзэгчдийн асуултыг танаас асуухад энэ талаар энэ хариулж болт юм болов. Агийг хин алсан бэ гэх юм болвол тодорхой сайн бас мэдэхгүй гэж хариулъя. Тий ягаад тэгэхээр энэ мөрчин хийгдэж байгаа одоо би бол хамаагүй бас шууд хэлчих болохгүй мэдээж Ву тэ Ву та бидний сайн мэдээ одоо Ву платформ тэ Orange Entertainment гэдэг медиа салбарын том компаниуд бол энийг маш их нууцлж байгаа. Тэгээ бид нар ч гэсэн одоо оролцсон тоглосон хүмүүсийн хувьд бол юм нууцлалын гэрээ гэдэг юм байгуулждаг байхгүй. Тэгээ энийг задруулах юм бол хүн болон хариуцлага хүлээн. Ягаад тэгэхээр энэ одоо киноноос л хүмүүс таашааж үзэх ёстой юм аваачаад хин нэг нь өмнөр нь юм тиймээ гэд хэлчих юм бол
асуудалд орно. Тэгээ бас хүмүүс бас тэгэл хэлээ л дээ. Хин алдсан, нэр алдсан. Би одоо ингэ сонссон, хин хэлж илээ энэ төр. Тэр бол ерөнхийдөө болж байгаа худлаа мэдээлэл байгаа. Яг мэдж байгаа хүмүүс нь бол үнэхээр хэлж болохгүй хатуу гэрээтэй хориотой байгаа. Тий. Ер нь бол нэг санаанд орон бүх хүн байж магадгүй хүмүүс тэгэдсэн л та. Ингээд яг кино үзэж байхад хүмүүс ингээд янз бүрээр таадаг юм байна л да. За энэ ч юм уу, энэ ч юм уу, энэ ч юм уу. Тэгтэл нэг санаанд орон хүний юу байгаа гэдэг. За хоёул энэ асуултыг ойлголоо. За тэгээ хоёулын кинонд эргээд ороо. Ер нь тэгээд энэ мөрч гэдэг кино болвол за одоо тэр манжийн үеийн ялангуяа тэр Дүшэт хаан дашнам гэж яриад байсан. Тэгэхээр энэ Богдхаанд Монгол улсын одоо тий 11 оноос жоох өмнөх үе байна уу те. Тэр тухай энэ манжийн төр суларч байгаа тухай те. Тэгэхээр энэ киноны зохиолыг ер нь ямар хүн бичсэн юм болоо? Чалчаа сарлага бичсэн. За. Тэгээд зохиолчийн хувьд гэх юм бол ер нь хууль тэгэл яг ийм хэрэг юунуудыг айгүйх сайн судалдаг. Ер нь тэр салбарт их хууль зүйн мөрдлөгч юм мэдгүй тийм салбартаа өөрөө их олон жил амьдэрсэн хүн юм шиг байна. Тэгээд хит хитэн хийсэн зохиолууд нь ер нь дандаа юм логик хайсан, ер нь яг юм мөрчөрхүү стилийн кинонууд хийдэг. Тэр хоёр найруулагчийн хувьд бас л яг юм детектив мөрдлөг хүнийг бодуулсан те хамтдаа ингээд яатсан юм бол учрыг нь олох гээд байдаг. Ийм тайлалтай тийм юмыг аягүй сайн хийдэг хүмүүс байна. Гэж ажигласан. Тэгээ бидрийг бас жүжиглэж явах ч гэсэн яг тийм замжинуудыг өгч ийсэн. Чи хэрвээ одоо ингэж жүжиглчих юм бол хүмүүс ингээ логик хөөгөөд ингээ олчноо хүмүүсийг ингээд юу болоод байгааг мэдчихээн. Тийм болохоор энгийн хүн чинь ийм байдалтай байвал илүү дээр шүү гэд яг тэр жүжигч нөгөө дүрийнхэн шугамуудыг аягүй сайн тавьж өгч ийсэн. Тэгээ тэрийг байнга л сануулж тийм байх хэрэгтэй шүү гэдгийг сануулж явж ийсэн. Тэ ийм зохиолчтой, ийм хариулагчтай л байна. Тийм тэгээд одоо нэг одоо ингээд маш их одоо олон жүжигчд орж ийн тэ. За одоо нөгөө за мөрчийн мэдээж гол дүр ялт ах бай тэ. Бас л сонирхолтой тэ. Тэгээд та бүхэн сайн нэвтрүүлэг эхлэхээс өмнө нөгөө нэг Нанзад гэдэг дүрийн тухай ярьлаа тэ. Танд одоо энэ дүүрэнгээ оногдох юм байна гэдэг анх одоо танд одоо санал тавиад ингээд та ер нь ямар хүлээж авч ирсэн бэ? Тухайн үеийн тэр нэг яаж ер нь энэ кинотой холбогдох болов те бас сонирхолтой шүү дээ те. Энэ талаараа та нэг яриач. Orange Entertainment манай мөрч киноны ерөнхий продюсер Баярагч над руу залгасан. Тэгээд нэг ийм дүр байна. Чи нэг яагаад үзээч гэд одоо уншаад үзээч гэдэг. Тэгээ уншсан шууд айсан л та ихний байдлаар болол. Ягаад тэгэхээр маш тийм хэцүү хэсгүүд ихтэй. Уусаа тэгэл кино ер нь тэр чигтэл тийм байсан л та. Мэдээч одоо аллах ихтэй, жүжиглэхэд хэцүү нарийн юмнууд айгүй ихтэй, тий. Тэгээ нууц хадгалж байгаа тийм юмнууд айгүй ихтэй. Эротик насан туршид хэсгүүдтэй. Тиймээс болохоор маш их бодсон. Тэгээ дээрэс нь нөгөө нэг кино маань мэдээж том кино хийхин тулд хөрөнгө их зарсан. Хөрөнгө зарна гэдэг чинь бас нэг тодорхой хэмжээнд жүжигчдийн цалин болж ирдэг. Тэр бас нэг бодох шалтгаан байна. Тэгээд за ер нь бас нэг юм нээлттэй, зөрөгтэй юм кинонд ороод үзье. Тэг хүмүүс нийлээ зөргөлж болж байгаа юм чинь би ч гэсэн зөргөлөд үзье гэж бодвол орсон. Тэг хурц бол эхний ангиуд үзсэн хүмүүс бол ер нь бол ойлгочихж байгаа. Тий, ноёны дайтай нутгийн баяны хүүгийн дүр байгаа. Тий. Тэгээд одоо эхний анги дээр бол нэг олон юм гарав. Ямар ч байсан танилцуулагдаад гол дүрийн мөрчтөөгөө нэг удаа таарад уулзсан байгаа. Тийм байгаа. Тэгээд энэс цааш бас ярих гэхээр ялмаар л үүд яхаа тий. Үүд бол нөгөө дөрөв анги орсон байгаа л та одоо тий. Тэгээд дөрөв ангийн би бас үзсэн. Зүгээр яхаа тэгээд одоо ингээд тэр чинь дөрөв анги дуусахад бол нөгөө агийнхын хүнээс нь олдохгүй л явж илэн шүү дээ. Тэгээд одоо ямар сантай нөгөө нэг комментүүд их биш шүү дээ. Энэ ялалт ах ерөөс ажиллаа их муу хийгээд байна тий. Дөрөв анги тэр нөгөөхөө олохгүй яваад энэ чи юу гэсэн үг гэдэг. Хошигнол тий. За тэгээд хамгийн гол нь за мэдээж одоо энэ Orange Entertainment хүлээгүү өдрөөр Монголын том одоо юм байна тий. За яг ганцхан таныг сонсож байгаа юм биш. Ер нь бол өндөр цалинтай байдаг. Тий. Кино тоглож байгаа хүмүүстэй бол цалингийн хангалттай гэдэг гээд. За та мэдээж хата төрөний асуултанд хариулахгүй гэсэн юм чи энэ асуултанд мэдээж хариулахгүй байна. Гэхдээ ер нь цалингийн үед бол боломжтой ер нь. Тий, энэ нөгөө нэг
Хуучин бол яг хувь хүмүүс хоорондоо тохиролцоо олч юм уу би ингээд тэгнэ гэж ер нь явдаг байсан бол сүүлийн үед анзаарэгдэж байгаа нь стандартжуулаад ерөнхийдөө хідэн сцен тоглож байгаа. Хүндрэлтэй хэсгүүд нь ямар хэсгүүдийн тэ гэрээсээ хол ажиллах юм уу тэ хоногийн хэдэн цагаар ажиллаж байгаа гэдэг болгоныг ерөнхийдөө стандартжуулаад тэгээд бодоод үзэнгууд мөрч киноны хувьд мэдээж натурт байгальд байна. Тэгэл одоо тэнд хүнд нөхцөлч тийм мэдээж эрсдэлтэй зураг авалтууд байна. Хэцүү зураг авалтууд ч гэсэн байна. Тэднийг ерөнхийдөө үнэлээд бүгднийг нэмээд үзэнгууд дажгүй хэмжээний болж байгаа байхгүй юу? Хуучин бол яг багцлсан дүнгээр за чи эдэд тоглолчих гэл юм нөгөө хоорондоо ярилцаа шийдчихдэг байсан бол одоо болохоор бүр нарийн задлаад задаргааг нь авч ингээд бүх задаргааг нь гаргаад ингээд нэмээд ерөнхийдөө ийм олон улсын стандарт руу шилжсэн. Тэр нь бол жүжигчин бидний хувьд гэх юм бол бас ачаалттай үнэн бас арай нэмүү аваад гайгүй өмнө бас арай бага аваад ч юм уу ингээд явхад бол шудраг. Тим систем рүү шилжсэн байгаа. Ер нь тэгээд одоо нэг та сая ярьлаа олон улсын стандарт гэ тэ. Тэр энэ бол бас хаасаг унтагсч шүү. Одоо ингээд кинон дээр вэ өөр янз янзын юмуд орж ирж байна тэ. Энэ бол бас нэг давуу байдлыг бол ажиглаж байна. За хоёул энэ талаараа ингээд за одоо яг хоёул ярилцлагын сонирхолтой хуудасаар хөгжилтэй дурсамжуудаас ярил кинон тоглож явах үед ямар хэцүү хэсэг байв тэ. Одоо дурсамжтай тийм үү. Одоо би энийг л нэг шавхаж тоглосон шүү дээ гэдэг ч юм уу те. Альсгүй зүгээр хөгжилтэй энгийн одоо те тохиолж ирсэн зүйлүүдээс яриач хөвөл одоо юу ярьж болох вэ? Мэдээж нууц хэсгээ орхиод те. Зя зүү тэ нэг юу жишээ болгоод ярив те. Тэгээд байж хат бол нөгөө нэг юм болохгүй мэн чи явж байгаа тийм юм ярьчих гэдэг. Мэдээж нөгөө нэг юутай болохоор кино маань бүтэн гараагүй. Тэгээд олон нийтэд болохоор 2 анги нурцсан байгаа шүү дээ, тэ. Вүүдэр бол 4 анги нурцсан байгаа даа. Тийм болохоор би яг гэм готл яг нөө цаашаа ороод бол киноны тухай ярих болчиход байл л та. За киноны ард бол ер нь маш хүнд байсан. Надад бол. Надад ч гэлтгүй ер нь бол бүгдэнд нь л айгүй хүнд байсан. Ягаад тэгэхээр 10 ангийн зураг авалт гээд зохиол гэхэд чинь маш цуу цайн болж байгаа. Тэгээд энэ киноны үйл явдал өрнөлүүд нь одоо юу гэдэг ингээд маш их яриатай. Тэгээд нөгөө логик хөөж юм мөрдлөгтэй кино учраас ингээд нөгөө хэргийн баримт гэдэг шиг бүр айгүй их юм унших шаардлагатай байгаа. Одоо зохиол нь маш цуу цайн гэсэн. Тэгээд хоёрдугаар юм гэх юм бол биднэрт нөгөө байгалыг тооцож чадахгүй болохоор за маргааш тийм зураг авнаа гэдэг бөөнөрөө төлөвлөгөө гаргаад ингээд байж хат сэрхэд бол цав цаас орсон ч юм уу. Гинтийн манерууд айгүй байсан. Тэр нөгөө нэг жүжигч чинь бэлтцсэн байгаа шүү. Би маргааш ийм хэсэгтээ тоглоно. Одоо энийг ингээд айгүй бэлтцсэн байж хат шал санаанд ороогүй. Шал өөр хэсэг рүү гинтийн шилжүүлэх байдлууд бол гарч ирсэн. Тий. За ингээ хоёулын киноны тухай ингээ яриаг өндөрлөе. Одоо тэгээ яг хувь хүн талаас нь би танаас нь хоёрхан асуулт асуучаад хоёулаа тэгээ ярилцлага өндөрлөе. Гэхдээ хувь хүн талаас нь ч юу ахав те ер нь тэгээ таны ирээдүйн зорилго юу вэ те? Та ч одоо залуу жүжигчин шүү дээ. Ер нь ирээдүйд одоо за энэ чиглэлээр бол хүчин сорид үзчихлээ те. За тэгвэл одоо өөр ямар чиглэл байна те? Ер нь аль чиглэлээр ер нь илүү тийм тоглохыг хүсдэг вэ те? Илүү тийч одоо мэрэгжлийнхээ ур чадвар гэж ярина шүү дээ. Тэрийг ер нь гаргахыг хүсдэг вэ? Тэ нөгөө кино амар нээлтмэл урлаг болохоор найруулагч одоо продюсингийн багийнхан хэн энийг чадах бол гэж итгэл хүлээлгэх айгүй чухал юм байл л тэ. Тэгээ хувь хүн өөрийгөө бодоод би ингэж мөрөөдөж чинь би энийг чадна гэд итгэдэг. Гэвчих шийдвэр бол шал өөр газар гардаг. Тэхийн тулд одоо ур чадвараараа гэх юм уу ер нь байгаа байдлаараа тэр хүмүүстэй бол илүү энэ ч нэрээ чадсан шүү гэж нөгөө байнгын итгэлийг одоо надад итгэж гэж байгаа юм шиг нэг чадаж те өгсөн сорилт болгоно чадаж тэгж явахыг их зорж байна. Тэгээд сүүлд бас нэг олон улсын төслийн нэг кино над дээр бас санал тавиад би орцсон байгаа. Тэгээд хэцүү одоо их догдолмор л доо. Гэтэ яг хийгээд яг бүтээгээ явах хугацаа бол мэдээж нэлийн чанга хэцүү дүү байдаг. Тэгээд түүнийг хийгээд гарсны дараа гэх юм бол айгүй гоё мэдрэмж авдаг гэх юм уу.
ашгүй чадчихлаа. Дээрээс нь бүр нөгөө киногоо үзэх тэр айгүй гоё байдаг. Тэгээд өөрийгөө ингээд үзэх тэр бол мэдээж ингээд жоохон сонин шүү дээ. Өөрийгөө үзнэ гэдэг чинь жоохон хичмэрч юм тийм шүү дээ. Тэгэхдээ одоо бас нэг дасаад ийм байт юм байна. Түүхэн кино ч одоо жишээс мөрчтөр ярихад бол түүхэн киноны үг хэллэг нь ийм байт юм байна. Тийм болохоор би жоох ингэчгүй яав да. За одоо ийм юм байна гэл ингээл араас нь бас ингээл үзэхэд бол суралцаал явдаг юм байл л тийм. Тэгэхээр бол ирээдүг бол таашгүй. Тэгээд бас догтлж чинь гоё юмнуудад орох байх, сайхан байх бах. Тэгэхээр одоо залуу хүний хувьд бол хичээхээс үр сонголттой байхгүй. Та аль сургуулийн жүжигчний өв төгслөө? Би соёл урлагийн их сургуульд сурчсан. Сурчсан. Тийм. За би тэгээд хамгийн гол нь нөгөө нэг танаас ингэж суух гэсэн. За яг кино те жүжигчин за кинод мэдээж тоглоно. За тэгээд нөгөө тайзны уран бүтээлгээ байж гэн те. Сүүл та бас нэг хоолны контент хийж гэн те. Өөр чиглэлээр те. Тэгэхээр ингээд би бас таныг тал одоо бас хүчээр сорох хүсэлтэй тий. Тийм хүн байна да гэж одоо харсан тий. Тэгэхээр та нэрэн тэр хоолны контентийн талаар чи санаа сэтэл нь хаанаас гарав. Тэгээ ялангуяа одоо үзэгчид хэр үзэгчтэй байна тий. Тэр талаар нэг яриад. Тэр айгу сонирхолтой юм болсон юм аа. Манай нэг багын найз маань ийм Итали пиццаны газар нээсэн аахгүй юу. Тэгээ чи бас нэг олонний танил хүн байна. Надад нэг туслаад өгөөч гэхээр би зүгээр нэг юм контент хийсэн. Ийм юм байт юм байна. Зүгээр л нөгөө хэдэж үзэл реакшныг хэлдэг. Ингээ хийж тийм байт юм байна. Үнэн тэт юм байна гэж зүгээр л мэдээлэл өгч байгаа тийм юм байхгүй. Тэгсэн чинь одоо миний пэйж руу ороод Facebook руу маань ороод харах юм бол айгүй ойлгомжтой байгаа. Тэгээд айгүй их үзэлт авсан. 5 сая 800 мянган болж байгаа хаа сүүлийн үзэлт нь. Тэгээд нэг ийм чухал хэрэгцээл байсан юм байна л да. Одоо ингээд нэг өнөөдөр юу идэх үү гэдэг нэг юм хэцүү асуулт байдаг шүү дээ. Юу мэдээ юу идэх үү гэл хаана уулзах уу гэдэг юм нэг тийм энгийн бөгөөд нэг юм асуулт байдаг шүү дээ. Тэгэн гоо тэрэн дээр л зүгээр нөгөө юу болцсон юм шиг байгаа. Ийм газар байна, ийм газар гэдэг ийм сонголт. Тэгээд тэнцэнээс харж байгаа. Энэ гоё юм байна гэдэг хүмүүс сонгоход илүү хялбар болгож өгсөн гэх юм. Тийм болчих шиг болсон. Тэгээд би нэг хийснээс хойш зөндөө олон саналууд ирээд тэгээд хэсэг завсралцсан байж байгаа. Тэгээд тэр газруудаараа өөрөө очиж үзэж хагаад за энэ яг юу юм бэ? Сонирхолтой ажиллах юм байна. Энэ бас ингэ шинжлэгдэж байгаа юм байна гэдэг юм уу. Өөртөө таалагдсан газруудыг хүмүүст одоо рекламдах юм уу гэдэг. Тэгээд миний хувьд бас тэрийг төлбөртэй байдаг болохоор бас амьдралд дэмтэй тийм байгаа. Бас нэг бизнесийн санаа тийм. Давхар нөгөө нэг юм орлого олдог болохоор айгүй гоё байгаа. Тэгээ бас хэцүү юм байлээ тэр чинь яг ингэ зөв хийхгүй болвол хариуцлагатай. Тэгээ мэдээж одоо нөгөө тэр олон контент үзсэн хүн чинь итгэж очиж үзчихдэг. Тэгээд очиод үйлчлэгээ авдаг. Тэгсэн чинь тэр үйлчлэгээний газар миний видеон дээр гарснаас өөр байх юм бол над руу ховлд юм байл л дээ. Энэ газар чинь тэглээ ховлд юм бэл. Тэнгууд бас нөгөө газар руугаа ийм юм болоод тийм шүү дээ. Та хэд одоо ингээд чанар стандарт дээр анхаарал та ийм алтаанууд гарч шүү дээ. Тэгээ айгу сони ийм хоолны салбарын маркетинг нөгөө талтай ийм стандарттай холбоотой ч юм шиг ийм болоо явцсан. Тэгээ энэ бол яг цаанаасаа л яг ингээд сонирхлоор. Тэгээ би өөрөө хоол молыг айгу хоббит байхгүй юу. Тийм болохоор бас нөгөө ингэсэн байна гэдэг нөгөө хоолны сэтгэлдлүүд хэлэхдээ бас айгу мэдлэгтэй байдаг шиг байгаа гэж боддог. За баярлалаа. Тэгээд биднийг бас ингэж хүлээж авч бас арилслаа өгсөнд баярлалаа. Тэгээд таны цаашдынхын ажил амжилт хүсье. За маш их баярлалаа. Таад бас амжилт хүсье. Тэгээ мөрч киног бас сонирхоод ирж чад надад бас айгуу гоё байна. Тэгээд угаасаа сошиалар сэтгэлдлүүд хараад байж байгаа ч гэсэн мөрчтөр бол хүмүүс хинэн алдсан бол одоо яах гээд байгаа юм бэ гэдэг тийм мэдээлэл одоо комментууд айгуу ирсэн байна. Тэгээ үзээгүй хүмүүс нь бас үзээрэй. Мөрч бол түүхэн одоо кино гэж байгаа мөртлөө шал өөр үзэх юм бол мэдрэмж нь бүр юм орчин үеийн ийм детектив хардл сэргэлтэй нэг юм зөвүүн кино болсон. Тэгээд үзээгүй хүмүүс бас үзээрэй. Тэгээд 4-р анги хүртэл үзчих юм бол дэлгэцээс бас холдуулахгүйгээр гоё кайфтай уран бүтээл болжээ гэж одоо дүгнэж байна. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Тэгээд Тод Медиа сэтгүүлч билгүүтэй байлаа. Манай энэ удаагийн ярилцлага Тод Медиа сайтын үндсэн пэйжээр болон хөгжүүлэгчдийн холбооны пэйжүүдээр давхар цацагдлаа. Баярлалаа.